Энэ бол Griffin. Тэр 15 настай ч 2 цагийн дотор 60,000 орчим доллар хулгайлж авсан юм. Энэ жирийн нэг хулгай биш. Бараг хулгай гэх үгч тэмч тохиромжтой биш баг. Griffin банкны сейф хэвдэж эсвэл ямар нэг сүлжээг хактаагүй. Тэр илүү нарийн зайлтай арга хэрэгэлсэн. Хүү крипто хөрөнгө оруулагчдын уурыг хүргэж цочирдуулан нэг л өдрийн дотор од болсон юм. Энэ түүх 15 настай өсвөр насны хүү хэрхэн 2 цагийн дотор интернетийн бидэнд өгч буй боломжийг ашиглан 60,000 доллар залилсан талаар түүхүүллээ. Энэ түүх хэр хэмжээний мөнгө хэдий хугацаанд олсон гэдгээсээ илүү хэрхэн энэ бүгдийг хийсэн, юугаар эхлээд юунд хүрсэн гэдгээрээ илүү сонирхолтой түүх юм. Griffin хүү хар багасаа л мөнгө хэрхэн олох уу, хэрхэн баяжих уу гэж бодож эхэлсэн гэж хэлэхэд болно. Тэр нэг хэсэг пүүз зарж дажгүй орлого олж байсан гэдэг. Гэвч хэсэг хугацааны дараа пүүзний зах зээл дүүрч мөнгө олоход нь хэцүү болоод ирэхэд тэр шин зүйл эрэлхэлж ирсэн байна. Энэ үед нь Griffin-ий найз түүнийг криптовалюттай танилцуулж тэр дундаа мем койнуудыг тэд онцгойлон сонирхож эхэлсэн байдаг. Найз нь өөрөө өмнө нь мем койнууд арилжаад бага сах мөнгө олчихсон байсанд ийм аргаар амархан мөнгө олж болно гэж Griffin хэлсэн юм. Ирээдүйд өөрийг нь крипто ертөнцид муу талаар нь хүн бүр мэддэг алдартай нэгэн болгоно гэдгийг Griffin тэр үед гадарлагч үгүүгээр мемкойнуудын ертөнцид хөл тавилаа. 2024 оны 4-р сарын 1-ний өдөр тэр өөрийн анхны крипто хитвчээ нээсэн юм. Хитвчээ анх нээгээд хүү $25 тэнцэх Solana coin авч өөрийн анхны мемкойноо худалдан авлаа. Энэ нь LeBron James гэх мем coin байсан бөгөөд мем coin-уудын ертөнцийн тодорхой трендийг дагаж бий болсон coin юм. Мем coin-уудын хамгийн алдартай урсгалын жишээ бол нохоонуудын нэртэй coin-ууд байдаг үлээ. 2024 оны 4-р сард буюу энэ түүх эхлэх үед алдартай хүмүүсийн нэрийг буруу бичсэн мемнүүд тренд болж байлаа. Энэ тренд крипто ертөнцид ч орж ирэн market cap буюу зах зээлийн үнэлгээ нь $750 сая төрж байсан Joe Biden долоонд Trump гэх мэт койнууд үүсэж өөрөөр алдартай нэртэй койнууд ар араасаа хөвөрсөн юм. Эдгээр койны адил LeBron James гэх мем койн Griffin-ий анхаарлыг татсан байна. Хүүг койныг авах үед market cap буюу зах зээлийн үнэлгээ нь $130,000 төрж байсан гэжээ. Тэр өөрийнхөө тухайн үед хитвчэнтэй байсан бүх мөнгө болох $25 бүгдэнд нь LeBron James койныг авсан юм. Төд удалгүй койны зах зээлийн үнэлгээ өсөх үед хүү ирээдүйтэй койн нь гэж үзэн хитвчээ ахин $190 цэнэглээд $23 нь LeBron James койноо нэмж авлаа. Энэ үед Griffin уг койнд $44 хөрөнгө оруулчихсан байна. Хэдхэн цагийн дараа койны ханш улам өсөж хүүгийн $44 $94 үнэлгээтэй болсон юм. Тэр ийм богино хугацаанд мөнгөө 2 дахин нугалж чадсандаа гайхаж мөн баярлаж байлаа. Энэ мөч бол Griffin-ий хувьд жинхэнэ амт шиж мем койнд бүрэн орохоор шийдсэн мөч болсон гэдэг. Хүү энэ үед ашиг авахыг ботсонгүй. Ахин $91 тодтолтон авч нийт хөрөнгө оруулсан мөнгө нь $44-өөс $135 төрөв. Griffin койныг аваад 7 цагийн дараа койны зах зээлийн үнэлгээ $580,000 давсан нь хүүгийн $135 авсан койн нь $374 төрлөө. Энэ нь хүүгийн хувьд маш том үйл явдал болж тэр хэдхэн цагт $239 олсон юм. Гэсэн ч Griffin койноо зарах бодолгүй байв. Гэвч хэдэн цагийн дараа LeBron James-ийг гаргасан хүмүүс койноо хаах болсон гэд хамаг нөөцийг нь зарж орхиод алга болцгоо. Энэ нь мэдээж LeBron James койны зах зээлийн үнэлгээг шалан дээр аваачиж Griffin-ий $350 нь $15 тэнцэх үнэлгээтэй болсон юм. Тэр юу ч үгүй хоцрохгүй гэд анх $135 авсан токенуудаа $16 бүгдийг нь зарав. Энэ нь хүү нийт $116 алдагдал хүлээсэн гэсэн үг үлээ. LeBron James гэх мем coin хүүг мем койнуудын ертөнцтэй ингэж анх танилцуулсан юм. Griffin койнуудаа $239 ашигтаа зарж болох байсан ч туршлагагүй байдал болон шунлаасаа болоод бараг бүгдийг нь алдав. Түүний хамгийн анхны туршлага нь гашуун байсан ч хүү мем койноор мөнгө олох санаагаа орхиогүй байна. Тэр дараагийн хэдэн сард эмх замбраагүй мэт мем койнуудын ертөнцид бүрэн утгаараа шумбаж хэдэн 10 койн арилжсан юм. Griffin-ий зарим арилжаанууд амжилттай болж 4, 10 эсвэл бүр $31 ч ашигтай байсан ч ихэнх нь олж байснаас нь давсан алдагдaltaй байгаад байв. Griffin энэ хооронд мем койны зах зээл маш тогтворгүй, эрсдэлтэй, бас шудраг бус гэдгийг ойлгосон ч зогсохгүй л байлаа. Тэр анх LeBron James дээр хитвчээ хоосолсноос хойш ахин $1,300 энэ бүх мем койнуудыг арилжаад бүгдийг нь алдсан юм. Энэ бол анхных нь хоосрлыг бодвол хамаагүй том алдагдал байсан ч тэр мем койноор мөнгө хийх хүсэлтэд хөтлөгдөд
бууж өгөх бодолгүй байв. Гриффин одоо ахин шинээр эхлэн гээд шинэ хитвч нээгээд хуучиндаа байсан мөнгөө тийшээгээ шилжүүлээд ахаад л мемкойнууд руугаа орсон байна. Хүү энэ үед арилжаа бүрээр алдагдал бүрээр нэмэгдэж байгаа туршлага нь мөнгө олоход нь туслана гэж итгэсээр байв. Тэр дараагийн 4 сарын хугацаанд өөрийгөө энэ бүхний учрыг нь олцглоо гэж бодоод арилжаагаа өргөжлүүлсээр байсан ч үр дүн нь тэс өөр зүйл хэлж байсан юм. Хүү урдын адил 4-5 долларын ашигтай ажилласан ч алдагдал нь 100 гаруй долларууд байв. Гриффин 2 дахь хитвчэндээ нийт $1900 хийж мемкойнууд арилжаад ахин бүгдийг нь алдлаа. Энэ үед тэр нийтдээ мемкойнуудад $3300 алдчихсан байсанд одоо л нэг эргэлзэж эхэлсэн юм. Тэр энэ бүх хугацаанд жирийн линк өөрсгөө хэрэглэгчдийн үүсгэсэн койнуудыг худалдан авч илүү өндөр үнээр зарахыг оролдож байв. Гриффин энэ л мөчөд койн гаргагчид Гриффин шиг хөрөнгө оруулагчдыг мөнгө хожуулах гэж биш, өөрсдөө мөнгөтэй болох гэж гаргадаг гэдгийг ойлгосон юм. Койн гаргагчид Гриффин шиг мянган хүн дээр тоглолт хийдэг нь тэд койно гаргаад эргэн тойронд нь шууган хайп үүсгэж хангалттай хэмжээний хүмүүс худалдан авч үнийг нь өсгөх үед тэд койныг хаагаад хамаг оруулсан мөнгийг нь аваад алга болдог. Энэ салбарт тэр дундаа мемкойнуудын ертөнцид ловерчд битүү их. Мемкойн гаргагчдад холигдуулсаар байгаад хүмүүсийн сонирхолч аажмаар буурч эхэлсэн юм. Яг энэ үед мемкойны ертөнцид нэгэн шин зүйл гарснаар Pump Fun гэх сайт байлаа. Pump Fun нь хүссэн хүн бүр өөрийн койныг $3 төлөөд гаргаж болдог үйлчилгээ юм. Энэ үйлчилгээнээс өмнө мемкойн хийх ажил үнэтэй, бас ч гэж амаргүй ажил байсан ч энэ сайт гарснаар тоглоомын дүрмийг өөрчилсөн үйл явдал болсон гэхэд буруудахгүй. Та өөрийн мемкойныг үүсгэсэн бол олон нийтэд зарж эхлэхээс өмнө өөрөө маш бага ханшаар хүссэн хэмжээний койн авч болдог. Харин дараа нь койн худалдаанд гарч хүмүүс аваад үнэн болон зах зээлийн үнэлгээ нь өсөд ирэх үед тэд өнөөх анх өчүүхэн мөнгөөр авсан асар их койно зах зээлийн ханшаар зараад графикийг навс унгаагаад өөрөө ашиг аваад койно дампууруулаад хаачгаж байна гэсэн үг. Гриффин энэ бүх хугацаанд койн гаргаж байсан хүмүүсийн хохирогч болоод хамаг мөнгө алдаад байсанд энэ байдлаасаа залхаж эхэлсэн юм. Шударгаар мемкойн гаргагч гэж байдаггүй юм байна. Тийм хүн байлаач түүний гаргасан койныг олж авах нь боломжгүй юм байна гэж ойлгосон Гриффин тэгвэл би өөрөө койн гаргаад үзвэл яах вэ гэж бодлоо. Тэр өөрийн койноо бусад мемкойнуудын адил скам ловер биш, жинхэнэ үнцэнтэй койн байхаар хийвэл ямар вэ гэж бодсон гэжээ. Ингээд тэр энэ салбар дахь өөрийн дүрээ өөрчлөөд нөгөө талд нь гарахаар босно нь энэ юм. Today's day 1 of working on my meme coin every day until it hits $1 billion in market cap. Here's my token, KidCoin, and it is currently sitting at a $115,000 market cap. I launched this coin because I lost all my money getting rug pulled and scammed in the meme coin market, and I launched it with my last $20 in my Phantom wallet. Thank you guys for watching and make sure to tune in for day 2. Саяны бичлэг бол Гриффин өөрийн анхны койн болох KidCoin Solana-га гаргаад бичлэг хийж байгаа нь. Хүүгийн төлөвлөгөөгөр бол эхлээд койно гаргаад өөрөө зарим хэсгийг нь худалдан аваад хүмүүсийг энэ ловер биш гэж итгүүлээд зах зээлийн үнэлгээ нь $10 сая хүрсэн хойно нь өөрийнхөө оруулсан мөнгөнийхөө зарим хувийг зарна гэх төлөвлөгөөтэй байв. 2024 оны 9 сарын 10-ны өдөр Гриффин хитвчэндээ $22-тойгоор өөрийн койно Pump Fun дээр гаргасан юм. Ингээд худалдаанд гараад 2 цагийн дараа гэхэд зах зээлийн үнэлгээ нь $52,000 төрөв. Мемкойнуудын ловераас хаширсан 15 настай хүүгийн түүх хүмүүсийн анхаарлыг татаж байсанд энэ түүх нийгмийн сүлжээнүүдээр сайн таархаж койныг нь идэвхтэй сонирхон авч эхэлсэн байна. 5 цагийн дараа гэхэд зах зээлийн үнэлгээ $250,000 төрж 12 цагийн дараа гэхэд хагас саяд чүрлээ. Гриффиний хувьд энэ бол удаан хүлээсэн амжилт шиг нь байсан юм. Хэрвээ энэ ирчээр түүний төлөвлөж байсан шиг зах зээлийн үнэлгээ нь $10 сая төгрөгөл тэр зарим койно зараад алдагдлуудаа нөхөд машин худалдан авахар бэлдэж байсан гэжээ. Гэвч мемкойны зах зээл дээрх амжилт хизээч тогтвортой байдаггүй. Койныг хөөргсөн дуулан шууган өсөлт гинэт ихэлсэн шиг гинэт дуусч алга болдог. Дараагийн 24 цагийн хугацаанд койны үн болон зах зээлийн үнэлгээ нь эрчимтэй буурсаар $80,000 ирсэн юм. Энэ том уналт байсан ч Гриффин амархан бууж өгөх бодолгүй байсан гэдэг. Тэр гэхдээ зүгээр хараад суусангүй. Өөр платформуд дээр өөрийн түүхээ түгээж шинэ хөрөнгө оруулагчдыг татахыг оролдож байлаа. Энэ алхам нь зөв алхам болж хүмүүст түүнийг койно аврах гэсэн хичээл зүтгэл нь таалагдж койныг нь аван буцаагаад өсгсөн юм. Ингээд зах зээлийн үнэлгээ нь $80,000-аас $350,000 төрөв. Гэвч энэ өсөлт нь гинэт зогсож буцаад унаж эхэлсэнд Гриффин койно авахар өөрөө худалдан авч үүгээрээ хэрхэн хичээж байгаа хүмүүст үзүүлэхээр оролдож байлаа.
Гэсэн хэдий ч үнэ нь унсаар 15 хоногийн дараа ёроолтой хүрсэн юм. Ялагталтайгаа эвлэрсэн Гриффин өөрийн оруулснаа $71 зарж койноосоо гарав. Тэр өөрийн үүсгэсэн койн дээр мөнгө олох биш бүр мөнгө алдсан байна. Хүү анх $224 оруулж 71-ийг авсан гэхээр $153 алдсан юм. Энэ үед Гриффиний хувьд бас нэгэн том өөрчлөлт явагдсан. Хүү хэдэн сарын турш мем койнууд судалж, тэдгээрээр амьсгалж өчнөө мөнгө өөрсөн ч ямар ч амжилтгүй дам мөнгө алдсанд криптовалют гэх зүйлээс бүр мөсөн явах болох санаач төрж байв. Гэсэн ч түүний хувьд хоосон, бүр алдагталтай орхино гэдэг нь байж боломгүй зүйл байсан юм. Тэр маш ихийг алдсанд тэмцэлгүй бууж өгөх бодолгүй байлаа. Гриффин Кидон Саланагаас сайн ажиглаж, яг хаана ямар алдаа гаргаад койн нь дампуурч уу гэж алдаагаа олж харахаар хичээж байсан юм. Гриффин ханш дээд зэгтээ байх үед нь түүний анх $17 худалдан авсан койн нь $2200 зарж болох байсныг ойлгосон байна. Энэ нь хүүг ёстой л алмаар болов. Түүний оруулсан мөнгнөөс 130 дахин их мөнгө гарган авах байсан гэсэн үг юм. Хүү тэгвэл би $17 биш $100 анх авсан бол хамгийн өндөр ханш дээр нь зараад хэдийг олж болох байсан бэ гэж тооцоход $13,000 болсон байна. Тэр алдсан бүхнээ олоод зогсохгүй их хэмжээний ч ашиг хүртэх байв. Энэ үед тэр системийн хохирогч байхаа болж өөрийнх нь эсрэг энэ олон сар тоглоод байсан дүрмээр өөрөө тоглохоор боллоо. Койн гаргагчид бусад худалдаа авагчдаас давуу байдлаа ашиглан ашиг хийгээд байхад би яагаад хийж болохгүй гэж хэмээн бодсон юм. Гриффин энэ удаад зах зээлийн үнэлгээ нь 10 сая хүрэхээр ашиг аавна гэх мэт зүйлсээ мартаж зүгээр ханш өсөд ирэх үед ашиг аавна гэсэн төлөвлөгөөгөө боловсруулсан байна. Гриффин хүүд энэ бүхнээ хийхэд нь юу хамгаас хэрэгтэй гэж та бодож байна. Мэдээж бүх үйл явдлыг ойлгох ухаан туршлагаас гадна хурдан компьютер мөн хамгаас чухал зүйл бол хурдан интернет юм. Тэгвэл Монголын хамгийн анхны IPTV интернет суурин утасны гурвалсан үйлчлэгийг нэвтрүүлэгч Univision компани нь интернетийн үйлчлэгээ төвшин ахиулж цоошин NetBoost үйлчлэгийг хэрэглэгчдэд санал болгож байна. Univision хэрэглэгчид уг үйлчлэгийг ашиглан одоогийн интернет хурдаа 200 МБ, 400 МБ болон 1 ГБ хүртэл хурдаар ахиулах боломжтой. Энэхүү үйлчлэгийг авахын тулд таны амьдарч байгаа байранд өндөр хурдны интернет сүлжээ нэвтэрсэн байх шаардлагатай бөгөөд уг үйлчлэгийг Unitel аппликейшны чатбот руу хандан аваарай. 2024 оны 11-р сарын 20-ны өдөр тэр дараагийн шинэ койноо гаргасан нь Gen Z Quant гэх нэртэй койн юм. Энэ удаа хүү койноо зарж эхлэхээс өмнө $353 энэ койноо авсан байна. Койно худалдаанд гаргаад өөрөө PumpFund дээр шууд лайв хийж хөрөнгө оруулагчдыг татаж эхэллээ. Хүүгийн ярианы хэв маяг байгаа байдал зэрэг нь хүмүүсийн анхаарлыг хурдан хугацаанд татаж хүмүүс койныг нь олноор худалдан авцгааж зах зээлийн үнэлгээ нь төдөлгүй бараг $2 сая хүрсэн байна. Гриффин өөрийнх нь $350 авсан койнууд нь хэдхэн минутанд $30,000 төрсөн харж шууд тэр даруй бүгдийг нь зарсан юм. Түүний мөнгө гарган авч байгаа нь шууд дамжуулалтаа оронж гарч тэр хэсгийг нь бичлэг интернетэд тарж бүр олон тооны хүний анхаарлыг татав. Тэр хэдий алдагдлаа нөхөд ашигч хүртсэн ч мөнгө гарган авч байгаа энэ үйлдэлээр хамаг хүний анхаарлыг татснаа ойлгон зогсохыг огт хүсэхгүй байлаа. 7 минутын дараа хүү намайг уучлаарай гэх хөрөнгө оруулагчдаа шоолсон нэртэй койноо гаргав. Тэр ахаад яг ижилхэн $353 койноо авч өс үед нь зараад $12,000 боллоо. Энэ үед тэр 15 минутанд 2 койн гаргаад хуйлангаас нь нийт $42,000 олчихсон байв. Гриффин яах гэж энэ койнуудыг гаргаад хэдхэн минутанд өөрийн хувиа зараад байгааг хүн бүр мэдэж байгаа тул хинч ахиж хүүгийн койныг авахгүй мэт санагдаж байгаач тэр ахин 5 минутын дараа миний нохой Люси гэж өөрийнхөө нохооны нэрээр нэрлсэн койноо гаргалаа. Гриффин сурсан зангаараа $353 койноо авч худалдаанд гаргаад энэ удаа Люси нохоотойгоо лайва эхлүүлсэн байна. Энэ удаад ч гэсэн койны зах зээлийн үнэлгээ өсөж 1 сая орчимд хүрэхэд Гриффин бүх токеноо зараад $19,000 нэмж олов. Ингээд хүү нийт 36 минутанд 3 койн гаргаад $60,000 болсон юм. Энэ үеэр нь интернет бараг галзуурч байхын тэр Гриффиний царай Twitter даяар тарж хулгайч лөөвөрчин гэж элдвэр бичцгээж байж. Асар олон хүн энэ түүхийг мэдээд Гриффинийг эрт зарж бага ашиг авсан мэдрэмж төрүүлж харамсуулах гээд анхны койныг нь маш ихээр худалдан авцгааж үнийг нь өсгөж эхлэв. Хүү анхныхаа койноо зараад хэдхэн цагийн дараа зах зээлийн үнэлгээ нь $15 сая төрлөө. Хэрвээ Гриффин тэр өсөлтийн үед зарсан бол тэр нь $30,000 биш $76,000 төрөх байв.
Griffin Gen Z Quant нь ямар амар өсөж байгааг харан шинэ санаа төрсөн байдаг. Тэр ахин яг ижил нэртэй Gen Z Quant гэх coin гаргаад $235 өөрөө эхлээд худалдаж аваад худалдаанд гаргасан юм. Хүү Pump Funder live эхлүүлж эхний Gen Z Quant-ыг нь тэр зараагүй. Өөр хүмүүстэй хамтарч байсанд тэр хэдэл зарсан. Гэхдээ одоо тэр муу хүмүүст ахин өөр анхны coin-ууд байгаа. Би тэднээс салаад жинхэнэ coin-о гаргачлаа, тэр нь энэ байна гэж жаахан хүүхд туурж байгаа юм шиг зүйл ярьж эхлэв. Түүний зорилго бол хуучин өөрийнхөө аль хэдийн бүх токно зараад гарцсан coin-осоо ийм юм ярьж хүмүүсийг бас заруулж гаргуулад өөрийнхөө шинэ coin-о ахуулж үнийг нь өсгөхөд анх авсан токнуудаа ахин өндөр үнээр зарах санаа байлаа. Тэр хүмүүсийн итгэлийг олох гэж нийт coin-осоо 5 саяг шатааж тэр харж байна уу би худлаа хулих биш гэж үзүүлэх гэж оролдож байсан юм. Энэ удаа тэр илүү төвчээртэй байж зах зээлийн үнэлгээг нь 10 сая хүртэл нь хүлээх байсан гэжээ. Гэхдээ хүмүүс тэнэг биш тул энэ coin-ийн зах зээлийн үнэлгээ $500,000 хүрээд унаж ихэсэн нь түүний төлөвлөгөөнөөс хол зөрж байв. Бүр унаад зах зээлийн үнэлгээ нь $60,000 орчим болох үед тэр токнуудаа зарж нэмээд $1,600 олоод авлаа. Ингээд 15 настай хүү 2 цагч хүрэхгүй хугацаанд 4 meme coin гаргаж $64,000 буюу одоогийн ханшаар 228 сая төгрөг олсон юм. Тэр өмнө алдаад байсан мөнгөө бүгдийг нь олж нэмээд мөрөөдөж байсан машинаач авч чадхаар болсон гэжээ. Гэвч түүний анхны coin-ы ханш үнэлгээ нь өссөөр байгаад хамгийн өндөртөө $84 сая зах зээлийн үнэлгээнд ч хүрсэн юм. Хэрвээ тэр энэ үед өнөөх $353 анх аваад 30,000-д хожим зарсан coin-о зараагүй байсан бол тэр нь $4.2 сая хүрэх байлаа. Гэхдээ хэрвээ хүү анхныхаа coin-ыг scamдаж лайв хийж байхдаа хөрөнгө оруулагчид руугаа дунд туруугаа гаргаж хэрхэн баярлаж байгаагаа үзүүлээгүй. Тэр нь энэ олон хүнд хүрээгүй бол хизээч энэ meme coin ийм их хөрөнгө мөнгө татахгүй байсан нь бас ойлгомжтой. Хүмүүст энэ түүх ихээр хурж түүний $30,000 олоод баярлаж байгаа бичлэг утгаараа meme болж интернетэд тарах үед тэд Griffin-ыг троллох гээд мөн харамсуулах гээд анхных нь coin-ыг ингэж pump хийсэн юм. Ингээд түүний анхны coin-ич алдар нэр удаан үргэлжилсэнгүй. 8 хоногийн дараа бүх хүмүүс coin-о зараад гарцгааж өөр шинэ coin руу алга болцоосон байна. Энэ түүх хүмүүсийн дунд янз бүрийн маргаан талцал мөн үүсгдэг. Griffin өөрөө coin-о зараад тэрийг ил тодор үзүүлээд бичлэг хийсэн учраас ловер хулгай гэхэд бас хэцүү гэж зарим нь үздэг. Та бүхэн энэ талаар өөрсдөө сэтгэлдээ заавал бичээрэй. Удахгүй улам сонирхолтой бичлэгүүдээр уулзцгаая. Баяртай.